инх тайвныг зохицлох хүрээлэнгийн захирал болор сайхныг урья. Эхний үндсэн илтгэлээ танилцуулнаа. За төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлж байгаа түүнд хүчтэй нэвтэрж орж ирж байгаа нэг том хэрэгсэл бол технологи гэдгийг та бүхэн өмнөх танилцуулгаас харлаа. Тэгвэл үндэсний хэмжээндүүдийг дэлхийн бусад улс оронд энэ боловсролын салбарт ямар технологи хэрхэн нэвтэрч ямар үр нөлөө үзүүлж байна вэ гэдгийг бол нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын асуудал хариуцсан байгууллагын зүгээс бол жил бүр гаргадаг хэн шинжилгээнийхээ тайланд бол онцлсан байгаа. За энэ дээр яригдж байгаа нэг том асуулт бол энэ технологи хэний талд үйлчлэх хэрэгсэл вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ энэ чуулганд оролцож байгаа болон энэ чуулганы үйл ажиллагааг үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс та бүхний зүгээс яг энэ асуултыг өөрийнхөө Монгол улсын хөрсөн дээр ч гэсэн асуугаад үзэрэй гэсэн үг. Манай боловсролын тогтолцоонд, манай боловсролын салбарт ашиглаж байгаа технологи үндсэндээ бидний суралцагчийн хүүхдийн оюутны ашиг сонирхолд үйлчж гинөө үгүй юу гэдгийг бол бүгдээрээ хариултаас харахыг хичээе. За хэд хэдэн онцлог зүйл байна. Тэгэхээр дэлхийд дахинд өрнөж байгаа боловсролын салбарт нэвтэрсэн технологи ямар дүр зургийг бий болгож ийнэ вэ гэдээ харьцуулаад аваад үзэх юм бол нэгдүгээрт технологи өөрөө өөрчлөгдөж байгаа гэдэг бол ойлгомжтой. Бидний өнөөдөр хэрэгжилж байгаа интернет, ухаалаг тоног төхөөрөмж, халаасанд байгаа тэр бүх зүйл маань бол асар хурдан хугацаанд бол өөрчлөгдөж байна, шинжлэгдэж байна гэдгийг бол бүгдээрээ мэдж байна. За үүний зэрэгцээгээр өмнө хэлсэнчлэн тэр хувьсан өөрчлөх боловсролыг бид нар ярьж байгаа бол технологи боловсролыг хувьсан өөрчилж чадахгүй байна гэдэг дүр зураг энэ хэн шинжилгээнээс гарсан байна. За энэ дээр тодруулаад аваад үзэх юм бол улс оронд гарч ирж байгаа нийтлэг дүр төрх юу байна вэ гэдээ аваад үзэх юм бол дэлхийн альч твийн ямар ч улсад бол олон хүчин зүйлээс хамаарат энэ технологийн хэрэглээ бол огцон өссөн. За үүний тод жишээ бол ингээд 10 жилийн хугацаанд цахим талбарт гишүүнээр илсэж онлайн талбараас, цахим талбараас одоо суралцдаг суралцагчийн тоо бол 220 сая болсон байх жишээтэй. Дэлхийд дахинд зөвхөн суралцагчийн тоо гэсэн үг. За дараа нь яригдж байгаа дүр зураг юу юм бэ гэхлээр энэ технологи боловсролын салбарт нэвтрэхдээ тэр технологиг хэрэглэх хүн үрхэл ямар байгаагаас хамаарч шууд нөлөө үзүүлж байна. Технологи нь өөрөө орлоготой хамааралтай байгаа юм байна. Тухайн суралцагчийн эсвэл өрхийн боловсролын түвшин шууд нөлөөлж байна. За мөн үүний зэрэгцээгээр боловсролын тогтолцоонд багш маань өөрөө бэлэн байгаа юу үгүй гэдгээс хамаарат энэ технологийн хэрэглээ бол харилцан адилхан байна гэдгийг бол харж болж байгаа. За дэлхийн улс орнуудын нийтлэг дүр төрхийг аваад үзэх юм бол цэнхэр бөмбөрцөгдөр байгаа эргэн тойрны улс орнуудын дунд сургуулийн 50% нь интернет холбогдсон. Энэ маань өөрөө цахим шилжилт, цахимжих гэдэг үйл явцад бол хамгийн чухал суурь дэд бүтцийн үзүүлэлт байдаг хэдий боловч ийм зааг ялгаа байгаа маань гэдгийг бол эндээс харж болж байгаа. За өөр нэг хариулт юу вэ гэхлээр технологи хүүхэд сурч чаддаг гэдгийг мартаж болохгүй. Технологигүйгээр хүүхэд хэцүүдэх юм шиг ярьдаг шин ярианы үндэс гараад ирсэн байна. Эсвэл технологи байхгүй бол боловсрол чанаргүй гэдэг ийм ярианы үндэс гарч ирж байгааг бол эргэж харах шаардлагатай. Яагаад вэ гэвэл тэр боловсролын салбарт ашиглаж байгаа технологи өөрөө өнөөдөр бидний тулаад байгаа тэгш бус байдлыг арилгахад төв нэмрээ оруулж гинөө, тэгш бус байдлыг улам гааруулж гинөө. Өнөөдрийн боловсролын технологийн хэрэглээ улам чанартай боловсролыг бидэрт олгож гинөө, эсвэл чанарын зааг ялгаа гаргаж гинөө. Цаашлах юм бол боловсрол технологиг нэвтрүүлэх нэрээр үр ашигтай байгаа мó эсвэл улам их зардал өртөгтэй байгаа мó гэдгийг бид нар байнга анхаарч авахгүй бол болохгүй юм байна гэдэг дүр зураг гарч ирж байгаа. За нэг жишээ аваад үзэх юм бол дэлгэцэн дээр харуулж байгаа тэр баруун талд байгаа графикаас бид юу харж болох вэ гэхлээр харилцан адилгүй улс орнуудад байгаа суралцагч шинжилгээ ухаан болон математикийн хичээлийг үзэхдээ
ямар цаг зарцуулж байна, тухайн зарцуулж байгаа цаг нь нийт суралцагчдын хэдэн хувийг эзэлж ийн гэдгийг харж болж байгаа. Жишээлх юм бол хөгжилтэй улс орнуудын нэг тооцогдох Австралид нийт суралцагчдын тухайн ангид сууж байгаа хүүхдүүдийн бүгд тухайн хичээл дээрээ технологи ашиглах боломж байхгүй 30% хүртэл үзүүлэлт байгаад байгаа. За тэгээд тэрнээс доошоо буuna гэсэн. Тэгэхээр өндөр хөгжилтэй улс орны хувьд бол хичээлдээ технологи ашиглаж байгаа хичээлийнхаа агуулгыг илүү сайн чанартай үзэхэд технологи хувь нэмрээ оруулж байгаа гэж харах улс орнууд дээр аваад үзэх юм бол ангиараа бүгдээрээ бүрэн дүрэн суралцагч технологиг ашиглаж сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадахгүй байна гэдгийг бол эндээс харж болж байгаа. За дараагийн нэг үр дүн юу байсан бэ гэхээр дээдлийн слайдыг нь харуул, өмнөх слайдыг нь харуул. Боловсролын салбарт ашиглаж байгаа технологи үнэхээр үр нөлөөтэй, үнэхээр бидний амьдралыг өөрчилж чадна, бидний үр хойчост ч гэсэн үр дүнтэй гэдгийг нотлох хангалттай бүрэн дүүрэн ямар нэгэн талын нөлөөнд автаагүй нотлох баримт байхгүй байна. Энэ маань өөрөө юу яригдж байна вэ гэхээр технологи ашигтай, технологи үр өгөөжтэй, технологи бага зардалтай гэдгийг итгэл төгс бүрэн дүүрэн биднэрт ятх хууц байдлаар ойлгуулах нотлохоог бол дэлхийд дахинд одоогоор олж аваагүй байна гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр ЮНЕСКОгийн зүгээс юуг онцож байгаа юм бэ гэхээр энэ боловсролын технологи өөрөө суралцахуйн, багшлахуйн, хувь хүний хөгжилтэй холбоотой үйл явцыг үнэлж амжихаас өмнө өөрөө одоо шинжлэгдэн өөрчлөгдөж байна. Одоо боловсролын технологийн тэр асар хурдтай өөрчлөлтийг суралцагчид ямар нөлөө үзүүлж ийнэ вэ гэдгийг нь бид нэр зэрэгцээ үнэлэх боломж байхгүй байна. За үүний тод жишээ гэх юм бол боловсролын салбарт өргөн ашиглаж байгаа технологи дунджаар одоо 36 сар тутам өөрчлөгдөж ийн гэдэг нь бол одоо сургуулийн өмнөх боловсрол, за тэгээ 12 жилийн сургалт, за мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, за тэгээ коллеж, ихтэй сургуульд орж байгаа гэдэг тэр олон жилийн хугацааны үйл явцыг харах юм бол технологи бидний амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг бол бид нар тэр даруй нийгмөр хамтдаа үнэлэх боломж байхгүй байна. Технологи бидний урд цойлж яваад байна гэдгийг бол онцолж байгаа. Энийг хүлээн зөвшөөрсөн байна гэсэн. За дараа нь яригдж байгаа нэг зүйл юу юм бэ гэхээр боловсролын салбарт технологи хэрэгтэй байна. Технологи чухал юм байна гэд ямарваа нэгэн нотлохоо баримтгүйгээр шууд технологиг нэвтрүүлж байгаа туршлага байна. Энэ зөвхөн манай улсад гэхгүйгээр дэлхийн улс орнуудад, хөгжилтэй улс орнуудад ч байна. За боловсролын тогтолцоо тэр дундаа боловсролын үнэлгээ хяналт шинжилгээнийхээ хүрээнд бусад улс оронд загваруулж үлгэрчилдэг Их Британи, Умард Ирландын хаант улсад гэхэд боловсролын технологийн компаниудын яг 7% нь энэ бүтээгдэхүүн ямар үр дүнлэтэй вэ гэдэг ийм санамсаргуу төврийн ийм судалгаа сорил хийсэн. За тэгээд 18% нь буюу 5-ны 1 нь л яг энэ эрдэм шинжилгээний судалгааны ажил хийж энэ манай технологи яг суралцагчид, багшид ямар нөлөө үзүүлж байна, сургалтын орчин, сургалтын үйл явцад ямар нөлөө үзүүлж байна гэдгийг хөндлөнгөөс харж байгаа дүр зураг байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүх тоонууд цаанаа уг нь зүйн 90-100% байж иж бид нар ихтгэл төгс бүрэн дүүрэн найдвартай байна гэж бодох боломжтой байтал хувь ямар доогуур байгааг бол бүгдээрээ эндээс ингээд зэрэгцүүл харж болж байна гэсэн. За дараагийн нэг ноцтой дүгнэлт юу юм бэ гэхээр хувийн хвшлийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй тэр этгээд судалгаа хийж энэ үнэхээр үр дүнтэй байна гэж ярьдаг юм байна. Тэгэхээр одоо энэ програм хангамж сайн нөлөөтэй, энэ технологийн шийдэл бол үр өгөөчтэй, үүнийг ашиглавал зохино гэж ярьж байгаа, ятгаж байгаа талууд бол цаанаа бүгд хувийн хвшлийн төлөөлөл байна гэдэг ерхий дүр зураг гарч иж байна гэсэн. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр яг тэр хэрэгжилж байгаа этгээд эсвэл хэрэглэгчийн ашиг сонирхол, нарийн яривал хүүхэд суралцагчийн ашиг сонирхлыг илэрхийлж хөндлөнгийн хараад бус судалгаа хийж байгаа тэр дуу хоолойг илэрхийлж, байр суурийг илэрхийлж байгаа үнэлгээг харьцуулах юм бол энэ зөрчилдөх дүр зураг харагдаж байна гэсэн. За дараагийн слайднаас бид нар юу харж болох вэ гэхээр суралцагч нэг бүрт тэгш боломж олгосон, суралцагч нэг бүрт нөөцийг зүү зохистой хуваарлсан тийм үйл явц өрнөж гин үү гэдгийг ингээ харах юм бол технологи өмнө хэлсэнчлэн олон сая хүнд ингээ боловсрал авахад боловсрал эзэмшихэд тодорхой хэмжээний ингээ дэмжиж тусалж өргөж өгдөг юм байна. За хөгжлийн бэрхшээлтэй дэд бүтц муутай хязгаарлагдмал
боломжтой хүмүүсийн хувьд бол ингээд тодорхой хэмжээнд нөөцөд нэвтрэх боломжийг олгож байна. Энэ бас хайшаалтай. Хэдий ч технологийн өөрийнх нь тэр шаардж байгаа хатуудад бүтэц бусад тавих шаардлага маань давхар эргээд маш олон хүнийг боловсрол эзэмших үйл явцаас нь хоцроож боловсролын үйл явцын төвд байхаас нь улам гадуурхаж орхиж байгаад нийтлэг дүр зураг байна. Энэ манай улс гэхгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт тэв үйл хамааран хөгжил буурай хөгжиж байгаа хөгжилтэй гэдгээс үл шалтгаалan улс бүрэнд эвлэрж байгаа дүр зураг гэж харж болж байна. За сайн дүр зургийг аваад үзэх юм бол дид бүтц муутай харилцаа холбоо сайн нэвтрээгүй интернет хурд сайн нэвтрээгүй газрын ингээд иргэдэд боломжит тэр дамжуулгын арга хэрэгслээр нь мэдээлэл хүргээд боловсролын үйл ажиллагааг дэмжиж байгаа дүр зураг бол байна. За гисэн хэдий боловч яг технологи өөрөө ингээд зарим талаараа ялангуяа цар тахал зэрэг нөхцөл байдлаас ингээ харах юм бол гэртээ ганцаарчсан байдлаар суралцах боломжийг зарим нөхдөд бол олгож байгаа давуу тал бол байна. За гэхдээ нэг асуулт гарч ирнэ. Сурч боловсрох эрх өөрөө яг энэ тэгш боломжийг бүрэн дүүрэн олгоогүй байх юм бол хизээч бодиттой илэрхгүй, бодиттой биелэхгүй гэдгийг бол харсан. За тэгвэл үүний хамгийн тод жишээ нь юу юм гэхээр технологи зайны сургалтыг, технологи боломжит хувилбар сургалтыг олгож ийн гэд харахад нийтлэг дүр зургаараа бол дэлхий дээр байгаа ядуу улс орны хувьд бол зайн сургалт нэвтрээгүй, технологийн шийдэл бол бүрэн дүүрэн хүрээг байгааг бол эндээс харж болж байгаа. За дараа нь яригдж байгаа дээдлийнх нэг хэсгийг харах юм бол юу яригдж байна вэ гэхээр слайда нэг дээшлүүлвэл буцаавал чанарын асуудал. За энийг бүгдээрээ цээжилж хэлсэ гэж бодож байна. Миний яриаг сонсож байгаа, миний яриаг харж байгаа хүмүүс энэ өгүүлбэрийг цээжилж хэлсэ л гэж бодож байна. Зарим боловсролын технологи, зарим хам нөхцөлд сургалтын зарим хэлбэрийг сайжруулдаг. 3 янзын юм зэрэг явж гин гэсэн үг. Технологи бүхэн сургалтыг сайжруулахгүй. Зарим технологи сургалтын хэлбэрийг сайжруулна. Тэгэхдээ тодорхой нөхцөл үүссэн байвал хөрсөн дээр энэ үйл явдал өрнө гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ эерэг байж иж технологийн үр өгөөжийг бид нар сайн чанартай үр өгөөжтэй гэж харна л гэсэн санаа. Түүнээс биш технологи байгаа газар болгон сургалтын чанар сайжирна гэж бас өрөөсгөл дүгнэлт хийж болохгүй байна гэдгийг улс орнууд анхаарч байна. За технологи үнэхээр биднэрт маш том боломжийг олгож байгаа. Орон зай цаг хугацаанаас үл хамааран маш их нөөц санд нэвтрэх боломжийг олгож байгаа нь үнэн. За үүгээрээ дамжуулаад хоцорсон хүүхд тосрогдлоо арилгах, тодорхой хэмжээний дадлага туршлагатай болох, яг хувь хүн өөрийнхөө юу хүсэж байгааг зориулаад өөрийнхөө хөгжилд зориулаад тухайлан хөгжих боломжийг бол технологи бидэрт олгож байгаа нь үнэн. Гэхдээ хэд хэдэн асуудал байгааг бид нар эндээс харж болж байна. Тун нэгтгэх юм бол хор үнэлтэй. Тэгэхээр дэлгэцийн хамаарал, технологийн хамаарал, технологигүйгээр суралцах үйл явц байхгүй мэд ойлгож байгаа үйл явцыг бид нар дадал туршлагын үүднээс нь, практик үүднээс нь байнга анхаарч явах ёстой. Ийм хор үнэлтэй туршлага байвал халах ёстой. За дараа нь яригдж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр би өмнө ярианда цухас дурдсан. Технологи өөрөө хатууд эд бүтцээр суурилдаг. Тэгэхээр хатууд эд бүтцээ хангаагүй нөхцөлд бид нар технологийн шийдэл түмэнтэй яриад чанарыг сайжруулж чадахгүй гэдэг бодох хэрэгтэй. За тэгээ үүний зэрэгцээгээр өөр нэг яригдж байгаа зүйл нь юу юм гэхээр чанарын ахиц гаргах суралцагчид эерэг нөлөө үзүүлнэ гэдэг нь дандаа сүүлийн үеийн орчин үеийн тийм адвансд түвшний дэвшилтэд технологиг ашигласан байх шаардлагагүй. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн зүйлийг ашиглахлаар л чанартай болчихно гэж ярьж байгаа ойлголт байх юм бол өрөөсгөл шүү гэдгийг харж байна. За дараагийн слайднаас бүгдээрээ юу харж болох вэ гэвэл үр ашигын асуудал байна. Дэше нэг явуулж. Нэг буцаач. За боловсролын менежментэд эерэг нөлөө үзүүлэх цахим өгөгдлийн нөөц болцоог олон янзын асуудал хязгаарлаж байна гэж. Товчхондоо юу яригдж байгаа юм бэ гэхээр боловсролын менежмент, боловсролын удирдлагаар технологиг нэвтрүүлээ гэхэд бол өөр олон хүчин зүйлс, нийгэм эдийн засгийн улс төрийн шинжтэй маш олон хүчин зүйлс бол байна. За тэгээд ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр технологиг нэвтрүүлж байгаа ингээд одоо юу гэдгийг ноутбук тараач өгдөгч байдаг юм уу? Түүнийхээ үр өгөөжийг тооцохгүйгээр нөөцийг үргүү зарцуулж байгаа, хуваарлж байгаа улс орнуудын жишээ байна. За нөгөө ноутбукээ аваад ашиглая гэтэл нөгөө програм хангамжил лицензэн дуусчвал яах вэ? Эсвэл програмаа ашиглаж чадахгүй хүн тэрийг авсан байвал яах вэ гэдээ маш олон асуудал тулгарч байгааг бид эндээс харж болно.
За өөр нэг яригдж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр бидний яригдах нэг асуудал бол датаг бид нар яаж хэрхэн ашиглаж боловсруулж анхаарал тавьж байх вэ гэдэг бол дараагийн нэг том асуудал болсон. Технологи дагаж гарч ирж байгаа. За цаашгаа явчих. Дараагийн слайднаас бид нар юу харах вэ гэхээр онлайн контент яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар өмнө нь бол ингээд ийм монопол шинжтэйгээр сурах хүчиг, дасгал ажил, сургалтын материал унших хүчиг гэдэг их сурвалжуудаас л мэдээллийг өгөх суралцагч хөгжиж юм бодож исэн бол одоо цахим орчинд маш өргөн хүрээний агуулгын төвшөнд бол бид нар өөрсдөө хэн чадхаа байлцсан тийм агуулгууд бол маш ихээр нэвтэрч байгааг бид эндээс харж болж байна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар боловсрол сургалтын үйл ажиллагаанд бол анхаарахаас өөр аргагүй. За нөгөө талдаа энэ маань өөрөө бол хичээл сургалтын зардал үзүүлэн таниулах зардлыг бол хэмнэхэд бол ашигтай гэдгийг бол харуулж байгаа. Ягаад гэвэл онлайн контентоор дамжуулаад маш олон зардлыг хэмнэх боломжтойг бол улс орнуудын хичээл сургалтын үйл ажиллагаанаас харж болж байна. Гэхдээ нэг хэцүү асуудал байгаа нь юу юм гэхээр энэ мэдлэгийн сан бол нэг л хэл дээр байна гэсэн үг. Тэгэхээр мэдлэгийн сангийн одоо огшимыг хүртье гэвэл англи хэл энэ тэргуунд сурах шаардлагатай. Дийлэнх зүү зохистой контентыг өөрийн болгоё гэвэл шинжлэх ухааны сүүлийн үеийн олт амжилттай танилцъя гэвэл англи хэл бол гүүр болоод байна. Тэгэхээр их хэл нь англи хэл биш, хоёр дахь хэл англи хэлээр сураагүй, эсвэл англи хэлний боловсрол эзэмшээгүй тохиолдолд энэ маань өөрөө хүртээмжид нөлөөлж байгаа асуудал байгааг харахаас өөр аргагүй. За дээд боловсрол бол технологийн давалгаанд бол хамгийн их өртөж байгаа салбар. Дээд боловсролын хүрээнд технологийн нэвтэрж байгаа үйл явц эргээд дээд боловсролыг юу гэж ойлгох вэ? Дээд боловсрол чинь зөвхөн онлайн платформ юм шүү гэж ярих үндсхийг хүртэл талуудад гаргаж ирж байна. Ихтэй сургууль гэж энд сургууль байх шаардлагагүй, ингээд онлайн талбар үүсгээд байвал баруун гэж ярьж байгаа судлаач нар байна. Зүйн эндээс бид нэр яригдах мэдэж авах зүйл нь юу юм гэхээр хүн хоорондын харилцаа, хүний хувийн туршлага, мэрэгжлийн ур чадвар олгох, мэрэгжлийн ёс зүйг бол одоогор технологи зориулсан онлайн талбар бол олж авч чадахгүй л гэж харж байна. Гэхдээ ихтэй сургуулиудад бол онлайн талбар бол чи тэгээд яг үнэхээр энэ байдлаар удаан уншиж чадах уу гэдэг асуултыг тавьж байгаа дүр зураг дэлхийд дахинд байна. За нөхцөл байдал ийм байгаа бол бүгдээрээ үүнийг хэрхэн яаж цаашид анхаарах вэ? Энэ дээрээс бид нар юуг олж харж болох вэ гэдгийг харангуут мөнгө яригдана. Өсөөсөйгөө боловсрол эвслийн яригддаг нэг зүйл бол мөнгө чанар хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр манай технологи бол маш бага зардлаар суралцагч нарт маш өөр өгөөж өгнө гэдэг яриагаар өрхтөж урт хугацаанд маш их зардлыг тухайн байгууллагаас боловсролын тогтолцооноос гаргуулдаг ийм хэлбэр байна. Тэгэхээр боловсролд технологиг нэвтрүүлснээр маш хэмнэлттэй өрөг өчтэйгээд тооцоо дутуу хийгээд богино хугацааны үр ашигаа бодонгууд урт хугацаанд бол ингээд одоо нөгөө тухайн програм хангамжийг үргэлжлүүлж авч явах, тухайн технологиг үргэлжлүүлж нэвтрүүлэх, зааж сургах гэдэг маш олон зүйлээрээ бол зардал ихтэй байгааг эндээс бол харж болж байна. Тэгээд хэрвээ та бүхэн анзаарж байгаа бол та бүхний гар утас жилээс жилд хувилбар нь улам өртөг нэмж орж ирж байгаа. Тухайн програм нь улам өртөгтэй болж зай, орон зай, мөнгө шаардаж гарч ирдэг. Тэгвэл гар утас ийхүү өдрөөс өдөрт улам өртөгтэй болж түүний програм хангамж нь улам их хүчин чадал илүү их нөөц шаардж байгаа бол боловсролын технологи түүнтэй адил үлэмж хэмжээний зардал шаардах боломж байгааг эндээс харж болж байна. За дараагийн слайд. За хууль тогтоомжийн хүрээнд бол дэлхийн улс орнууд бол энэ ч адгаж байна. Бэлэн байдал, харилцаа адилгүй байна. Боловсролын салбарт дахь технологиг байтугай нийгмийн харилцаанд дахь технологигоо яаж зохицуулах гэвэ гэдэг дээр бол үнэхээр өөр өөрсдийнхөө хэрээр зохицуулт хийж байна. Гэхдээ бүрэн дүүрэн зохицуулсан улс бол алга. Зарим нэг сайн туршлагыг бол бид нар олж авч болж байна. Гэхдээ технологиг хэрхэн хүний амьдралд зохицуулах вэ? Тэр дундаа боловсролын тогтолцоонд салбарт технологиг яаж нэвтрүүлж түүнийг хянах вэ гэдэг дээр сайтар зохицуулсан улс орн бол байхгүй, өөр өөрсдөө туршлагаар явж байна. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн энэ технологийн давалгаанд маш олон улс ямар хөгжтэй гэдгээс үл хамааран барьцаалдаж байна. Нүүр тулангаа асуудлыг шийдэхийг зорж байгаа ийм дүр зураг бол байгаа юм. Тэгэхээр бид нар цаашаа явах вэ? За.
Слайда нэг доош ингээ харах юм бол өнөөдөр төдийгүй ойрын жилүүдэд за 2050 он хүртэл бидний өмнө яригцаар байх зүйл бол энэ. Та өөрөө таны үр хүүхэд, таны үр хойчос, ач зээ 30 нар чинь технологи ашиглахдаа юу өгч, юуг авч байгаа вэ? Ямар зүйлээр юуг сольж байгаа вэ гэдэгтээ нүр тулсаар байх болно. Тэгэхээр технологи бол яг хувь хүн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг тохируулж өөрийнхөө хөгжлийг тодорхойлох боломжийг олгодог. Гэхдээ хувь хүн ийм зүйлийг хүсэж байна гэхийн зэрэгцээ тухайн хүн нийгмийн салшгүй нэг хэсэг байх ёстой гэдэг хоёрын харилцан хамаарал гарч ирнэ. Би л хөгжиж ивэл баруун би л өөрийгөө инхүү боловсруулсан гэдэг асуултанд тэр хүн хариулахыг технологи олгоно. Тэгвэл тэр хүн нийгмийн нэг хэсэг нийгмийн амьдралд оролцох салшгүй нэг бодгал гэдгийг нь яаж хөгжүүлэх юм бэ гэдэг боловсролын тогтолцоонд асуулт байж ирнэ гэсэн үг. Нэг. Хоёрт хүн бүрийг хэн байхаас үл хамааран тэгш хамарсан байх гэдгээс гадна тухайн этгээдэд давуу байдал боломжийг олгож давуу эрхийг үүсгэж байгаа харилцаан дээр асуудал үүснэ. Өнөөдөр огт англи хэл үзээгүй 40 настай болор сайхан нөгөө мэдлэгийн их сангаас хүртэж өөрийгөө хөгжүүлэе гэхэд англи хэл байхгүй байгаа нь намайг нийгмийн төвөөс гадуурхагд хүрнэ гэсэн үг. Ирээдүйд ямар хэл үүсхийг мэдэхгүй. Гэхдээ нийгмийн төвд байх боломжийг тодорхой нэг бүлэгт олгоод тодорхой нэг давуу бүлэг түүнийг хүртээд бусад нь хүртэж чадахгүй байгаа гэдэг зүйл бол хоёр дахь асуудал болно гэсэн үг. За өнөөдөр англи хэл байж магадгүй ирээдүйд ямар нэгэн программын хэл эсвэл ямар нэгэн технологийн хэл бидэрт ийм зүйлийг үүсгэхээс өөр аргагүй ч нөхцөлийг хүргэж болно. За гуравт яригдж байгаа зүйл бол аль хэдийн дэлхийн нүүрэлчээд одоо зохицуултыг шаардаад явж байгаа зүйл байна. Боловсролыг бараа бүтээгдэхүүн арилжааны хэрэгсэл болгож хардаг суурин дээр боловсролын технологиг бараа бүтээгдэхүүн арилжааны арга хэрэгсэл болгож боловсролын технологиор мөнгө олох, боловсролын технологиг мөнгөжүүлэх ашиг сонирхол байна. Тэгвэл зөрүүлээд хүн бүр үн төлбөргүй чанартай боловсролыг тэгш хамарсан байдлаар олгоно, авна, түүгээрээ дамжуулаад улс орны хөгжлийн үр шимийг одоо бий болгоно, хөгжинэ гэж байгаа нийтийн сайхантай зөрчилдөнө. Тэгэхээр технологийн салбарт байгаа ашиг сонирхол мөнгөний зоосны нүдээр харж байгаа зүйлтэй бүгдээрээ үн төлбөргүй чанартай боловсролыг хүн бүрээ тэгш хамруулан олгоно гэдэг үзэл санаа зөрчилдсөөр байх болно гэсэн үг. Төгсгөлд нь хүлээж гараа дэше. Би мөнгө ярьсан. Богино хугацаанд үр ашиг гаргана гэх технологийн хавханд ороод байвал ирээдүйдээ маш олон ашиглахгүй програм хангамжтай, маш олон лицензтэй, маш олон платформтой та бүхэн бол өмнө нь бол санаж байгаа шүү дээ. Маш олон вебсайт хийгээл ашиггүй хаадаг, ундардаг байсан. Тэгвэл одоо технологи яг ийм үр хөврөлийг бий болгож байгаа дээр мөнгийг богино хугацаанд ашигтайгаар тооцох юм уу, урт хугацаанд өрөөгөөжтэй байхаар нөөцөө хуваарлах юм уу гэдгийг бид нэр ирээдүйд ярьсаар байх юм байна. Тэгэхээр та бүхэн төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэмд ажиллаж байгаа гэдгээс үл хамааран өгөө аваа үргэлжилсээр байх юм байна гэдгийг харж байгаа. За төгсгөлд нь бид нар яах юм бэ? Ийм тодорхойг нөхцөл байдалд ийм тодорхойг нөхцөл байдалд бид нар яах вэ гэдэг дээр биднэрт луужин байна. Дөрвөн асуултанд бүгдээрээ тийм гэж хариулж авах юм бол зөв зөвхтэй явж ийн гэж өөрсдийгөө барьж болно. Энэ дөрвийнхаа аль нэг дээр үгүй гэдэг хариулттай эргэлзэж авах юм бол бүгдээрээ луужингаа тохируулж авах хэрэгтэй байна. За тэгэхээр боловсрол технологиг нэвтрүүлэхдээ тэгш боломжийг олгож байгаа юу? Өргөтгөх, сайжруулах боломж байгаа юу? Энэ маань тогтвортой юу? Тэгээд тохиромжтой юу гэдэг асуултыг хариулаад явчих гэж байгаа. За жишээлбэл доош нэг даруул. За боловсрол маань өөрөө технологиг нэвтрүүлэхдээ тохиромжтой байна уу гэдэг дээр суралцагчийг бид нар нэгдүгээр тавина. Бид нар боловсролын ямар нэгэн улс төрчийн бодлого үр дүнтэй байсан эсвэл улс төрчийн хийсэн ажил гэдгийг нэгдүгээр тавихгүй. Технологи нэвтрүүлсэн гэдэг сэтрээс илүүтэйгээр тэр технологи тухайн суралцагчийг хөгжүүлэхэд үнэхээр нүдэ олсон уу гэдгийг л харна. Нүдэ олоог бол тэр технологиг тохиромжтой гэж үзэхгүй. Товчхондоо. За цаашаа явъя. Хоёрт нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр технологи өөрөө тэгш боломжийг олгож явах хэрэгтэй. Нийгэмд байгаа хамгийн адлагдсан, хавчигдсан, гадуурхагдсан бүлгээ технологи нь өргөж гаргаж ирж нөөц боломжийг нь олгож явах хэрэгтэй.
Тэгэхээр технологи нэвтрүүлэх гэж байгаа бол тэр хэний ямар нийгмийн бүлэгт олж чадахгүй байгаа боломжийг олгож байгаа вэ гэдгийг байнга харна гэсэн үг. Тийм зүйл байхгүй бол энийг бүгдээрээ тэгш боломжийг олгоогүй технологи байна. Луужин маань буруу зүгтээ явж байгааг зааж ийнэж харна гэсэн үг. За цаашаа байна. За дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр энэ өргөдөх боломж гэж байгаа. Тэгэхээр энэ өргөдөх боломж гэдэг бол энэ технологитой холбоотой шинэ ойлголт. Тэгэхээр юуг бид нар өргөдөх талаар яриад байгаа юм бэ гэхээр энэ боловсролын технологиг бүгдээрээ цаашид нэвтрүүлж улам өргөжүүлэхэд энэ орон зайг бий болгоход бүгдээрээ сайн мэдэхгүй учраас үнийг нь үнэлдэг, хяндаг чадхтай этгээд байх тухай ойлгож яригдж байгаа. Тэгээд түүнийхээ мөрөөр энэ боловсролын технологид байгаа этгээд маань өөрөө яаж ажиллаж байгааг хянан харна, зардлыг нь тооцно гэсэн үг. Тэгэхээр монголчуудын ярьдгаар жижиг чулуугаар том чулууг цохих буюу нэг технологиг нэвтрүүлсэн, тэр технологиг нэвтрүүлсэн мөрөөрөө түүн дээрээ суурлаад ямар олон боломжуудыг, ямар олон зүйлүүдийг хийж болох вэ гэдгийг энэ нарийн мэрэгсэн этгээдтэй хамтраад хийх асуудал яригдаж байгаа. За дараа нь яригдж байгаа ялангуяа манай улсад тулгамдж байгаа. Энийг би бүр цохон тэмдэглэе. Манай улсад тулгамдж байгаа нэг зүйл бол юу юм гэхээр энэ улсын төсвийн зарцуулалт хувийн компанида байгуулах гэрээдийн нөхцөл ил тод байхыг баталгаажуулах ёстой. Үүгээрээ дамжуулаад иргэний нийгмийн төлөөлөл бид хэний ямар ашиг сонирхлоор ямар технологиг нийтийн сайн сайхны төлөө нэвтрүүлээд байна уу? Арилжааны сонирхлоор нэвтрүүлээд байна уу гэдгийг орж ирэхээс өмнө сургууль дээр хүүхдүүд хүрэхээс өмнө мэдж хариу арга хэмжээ авчдаг байх нь бол манай боловсрол эвслийн нэг тэргүүлэх зорилго байх юм байна гэдгийг эндээс харж болж байгаа. За цаашаа явчих. За тогтвортой байх гэдэг бол өөрөө юу яригдж байгаа юм бэ гэхээр энэ технологи нэвтэрснээрээ хүний амьдралд үр өгөөж нь насан туршид нь өгдөг байх тухай ойлголт. За би энэ дээр нэг хідэн жишээг та бүхэнд хэлье. Дижитал ур чадвар бол ирээдүйд бидний үр хойчст бол байсаар байх болно. За үүн дээр нэг яригдж байгаа зүйл бол хувийн нууцлалын асуудал, өөрийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал, өөрийн найдвартай байдлын асуудал. Бичиг үсэг сайтар эзэмшсэн хүүхдүүд одоо залж байгаа захиаг уншаад өөрийгөө заллингаас сэргийлж чадахгүй байгааг дүр зураг харуулж байна. Тэгвэл бичиг үсэг сайн эзэмшиж чадаагүй хүүхдүүд бол бүр олдноороо тэр захим заллинд өртөж байгаа дүр зураг байна. Эрсдэл нь. Тэгэхээр бид нар хүүхдээ одоо уламжлалт агуулгаас гадна энэ цахим орон зайд технологиг ашиглахтаа хүртэл яаж өөрийн аюулгүй байдлыг авч явах вэ гэд ирээдүйд бол өнөөдөр байгаа хүүхдүүд суралцагч нар маань бол бодит болон цахим орон зайд зэрэг оршин суугч нар гэдгийг одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг. За дараа нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр насанд хүрэгчийн хувьар хүүхдийн өмнө өөр хүлээж байгаа хүмүүс бид нар хүүхдийн аюулгүй байдал, хувийн нууцлалыг хангах шаардлага үүсэж байна. За тэгээд хатуудад бүтц шаардлагатай технологийн хөрс суурийг бид нар мартаж болохгүй. Тийм учраас ямар материал давхар, ямар хэрчим хүч зориулдаг этгээд бүтээгдэхүүн үйлчилгээ вэ гэдгийг бид нар байнга санаж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бидний ашиглаж байгаа тоног төхөөрөмж маш их хэрчим хүч зарцуулдаг, маш их зай хэрэгэлдэг байх юм бол энэ маань эргээд хүрээлэн байгаа орчинд бидний сайн сайханд алстаа сөрөг нөлөөтэй байна гэдгийг бол ярьдаг болчихжээ гэсэн үг. За ийхүү нуршин ярьсан зүйлээ эцэст нь дүгнэх юм бол дээдлийн слайднаас бүгдээрээ юу харж болох вэ гэхээр технологи ямар ч төвшөнд бидний амьдралд нөлөөсөн, боловсролын тогтолцоонд орж ирсэн технологи хэний төлөө вэ гэдэг дээр бүгдээрээ хүүхдийн төлөө, суралцагчийн төлөө гэдгийг хязгаарч мартаж болохгүй. Технологи арилжааны ашиг сонирхлын төлөө, технологи улс төрчийн явц сонирхлын төлөө биш, технологи хүүхдийн сайн сайхны төлөө, нийтийн сайн сайхны төлөө байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр ямар технологи нэвтрүүлж байгаа, ямар одоо цахим сургалтын нөөцийг бүрдүүлж байгаа гэдгээсээ илүүтэйгээр хүүхдэд, суралцагч нарт ямар үр дүн гаргаж байгаа юм бэ гэдгээр л бид нар эцгийн үр дүнг харна. Түүнээс биш технологи нэвтэрснээр асуудлыг шийдчихлээ, технологи нэвтрүүлж байгаа нь сайшаалтай гэж ярьж байгаа бол бидний харах, бидний хүсэж байгаа өнцөг үр дүн бол биш. За хоёрт нь яригдсан зүйл дээр тулгуурлаад гурав дахь нэг том зүйл бол юу юм гэхээр өнөөдрийн технологийн олд амжилт, өнөөдрийн шинжлэх ухааны олд амжилт, машин, сургалт, хиймэл оюун зэрэг зүйл хүний бодит харилцааг хизээж оруулж чадахгүй.
хүний чадахгүй байгаа зарим зүйлд нь туслах арга хэрэгслийг бид нар хүнийг орлох юм шиг ярьж болохгүй гэсэн үг. Тэгэхээр хиймэл оюуныг ашиглах, машин сургалтыг нэвтрүүлэх гэдэг бол сайшаалтай. Энэ бол бидний хичээл сургалтын суралцах, багшлах үйл явцыг хөнгөвчлж байгаа арга хэрэгсэл болохоос биш, хүн хоорондын харилцааг хизээж арилгах орлох зүйл биш. За, миний танилцуулах зүйл үүгээр дуслаа. Боловсролын салбарт дахь технологи ямар байдалтай дэлхийд дахинд байгааг, үүнээс бид нар юуг олж харж, сургамжлан эвслийн үйл ажиллагаанд, өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтойг та бүхэн танилцууллаа. Дэлгэрэнгүй тайлан үзье гэвэл энэ линкээс хараарай. Тэгээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За, маш их баярлалаа. Тэгээд энэ тайланг бас таад бөөндөө сонирхол орж үзвэл хураангуй монгол хэлээр байгаа. ЮНЕСКОгийн сайт дээр. Тэгэхээр хараад сонирхоод цааш нь судлах бас бүрэн боломжтой байгаа.